Тухайн өдрийнхөө өнгө төрхийг өөрөө бүтээх нь хамгийн агуу урлаг билээ гэж Henry David Thoreau гэдэг Америк философч ирсэн байна л да. Англиар бол to affect the quality of the day that is the highest of arts. Энэ юуны талаар яриад байна вэ гэхээр хүний өдөр тутмын амьдралаа яаж мэдэрч байгаагаар яаж туулж байгаа тэр талаар гэдэг. Өдөр тутмын амьдрал. Тэгээ энд хамгийн дээдийн урлаг гэж хэлж байгаа. Хамгийн дээдийн урлаг гингүүт бид нар юу боддог вэ гээл тэ? За янз бүрийн дуу, хөгжим, кино, зохиол, уран зурагч гэдэг юм тийм. Гэхдээ энд бол зөв хамгийн дээдийн урлагч ерөөсөө тэ? Хамгийн дээд уран бүтээл чинь чиний өөрийн амьдрал. Чи өөрөө амьдралаа яаж туулж байгаа, өдөр тутамдаа юу мэдэрч байгаа, өдөр тутам чи яаж харагдж байгаагаас хамаарна гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ намайг нэлээд бодлогошуурсан л та. Тэгээ Thoreau гэдэг хүн маань би өмнөх дугаар дээр жоохон ярьж эхэлсэн. 2 жилийн хугацаанд бодон дунд жижигхэн байшин дотор байсан. 2 жил 2 сарын хугацаанд. Тэгээ тэр үедээ Walton гэдэг номыг бичсэн. Тэгээ тэр үедээ бас өөрийнхөө өнцгөөс ярьсан байдаг л та. Тэр 2 жилийн туршид тэр байшин дохт ямар байсан бэ гэдэг. Тэгээ тэр хэсгийг уншихаар ер нь айгүй гоё. Яг өөрийгөө тэр чинь айгүй гоё байгаль донд цэвэр агаартай тэгэл шувуу дуграал тэгээ өглөөгөө хүртэл тэг яаж өнгөрөөж сэрж байгаа өглөөг яаж угтаж авч байгаа тэр талаар ярихтаа хүртэл айгүй тийм яруу найргийн төвшөнд бичсэн байдаг. Ерөөсөө л байгаль чинь тэр жигтэй яруу найргаар яриад байна гэж хэлдэг. Тэгээд бас нэг үг нь тэгсэн байдаг. Тэгээ хүмүүс шуудыг хажуудаа торлож байлгадаг бол Thoreau бол өөрийгөө торлоод шуудын хажууд тавьсан гэж ярьдаг. Яг тэгвэл тэр байгаль донд байшин бариад тэмцэнэ байгаад гэсэн болохоор. Тэгээ яг хуу ингээд харахаар Thoreau бол яалтчгүй өдөр тутмын те амьдрал нь үнэхээр байж болох те урлагийн бүтээл шиг байж байсан юм шиг харагдаж байна. Миний хувьд бол гэхдээ бидний хувьд бидний энэ чэнэс юу суралцах болох вэ гэж бодъё л доо. Мэдээж бидэрт те болцоогоор байгаль гарах те агаарт гарах тийм үед бол бидний өдөр тутмын амьдрал илүү гоё харагдаж болно. Гэхдээ энэ бол тэрнээс цаашаа илүү гүнзгий утгатай зүйлийг ярьж байгаа. Чиний өдөр тутмын амьдрал чинь яаж тийм урлагийн бүтээл шиг харагдаж болох вэ? Тэгээ энэ дээр бол бид нар заавал тэгж байгальд гараад те үнэхээр гой сүртэй байгаль байж иж тэгнэ гэж болдохгүй байна. Энд бол хоёр чухал зүйл байна. Нэгдүгээрт intention, хоёрдугаарт attention гэдэг зүйл. Intention гэдэг зүйл маань ерөөсөө л чи яг ямар уран бүтээл төрөх гээд байна вэ гэдгээс хамаарч байгаа. Чиний өдрийн өнгө аяс чинь яг ямар шүү харагдах юм бэ? Одоо уран зургаар төсөөлөх юм бол чи яг ямар композиттай зураг хийх гээд байна те? Ямар өнгө төрх ашиглах гээд байна? Хэр зэрэг те гэрэл ашиглах уу гэд. Ерөөсөө тэр композитыг ярьж байгаа. Эсвэл ном бичиж байгаа бол чиний те бүлгүүд чинь яаж харагдахаар байна? Ямар өрнөлттэй байхаар байна? Гол дүр нь яах гээд байна? Гэт ийм өнцгөр харахаар миний бодлоор хүн амьдралаа илүү өдөр тутамдаа илүү за одоо урлагийн бүтээл гэх юм ч юу юм. Гэхдээ илүү сонирхолтой, илүү өнгө аястай болгож болох юм шиг надад санагдсан. Тэгээ ер нь сайн амьдрал гэдэг чинь угаасаа сайн өдрүүдээс л өгддөг. Бид нар ингээл нэг сүртэй зүйлд хүрэх гэдэг нэг ч бодоод байдаг. Гэхдээ амьдрал чинь яг үүндээ тэгэл мөч болгондоо өдөр тутамдаа амьдрагддаг болохоор бид нар яагаад өдөр тутмаа өөрчилж болохгүй гэж тийм үү? Тэгээ энэ ерөөсөө яг л Thoreau-ийн тэ өрнөл шиг одоо амьдралын өдөр тутмын өрнөл шиг яг бид нар өдрөө яаж өнгөрөөж байгаагаас эхэлнэ. Хэрвээ би тэ уцаа ухаж өнгөрөөж гин үү? Эсвэл яаж хийж байгаа те хөгжим тавьж сэрээд өнгөрөөж гин үү гэдэг хүртэл ялгаа гаргаж болно. Цаашаа ажилдаа явж явахдаа хүртэл те юу хийж гин, яаж гин би зүгээр тоглоом тоглож гин үү? Эсвэл подкаст сонсож гин үү?
тэмдэглэл хүртэлж гин үү? Өнгө ойс нь хүртэлтэй зүгээр уцаа скролтохоос илүү тэмдэглэл хүртэлхэд хүртэл энэ хоёр чинь ингээд ялгаатай харагдаж эхэлж байгаа. Тэгээд цаашаа ажил дээрээ яаж байж болохоор байна? Ажлаасаа ирээд яах вэ? Бас л нөгөө дэлгэцээ үзээд телевиз мэдээ хэрэгтэй хэрэггүй юм хус суух уу? Эсвэл илүү тэ тэр өнгө айсыг яаж өөрчилж болох вэ? Зүгээр наазахын жишээ нь зурагтаа унтрага тэ гэрлээ бүдөрүүлээд лаасаад ном уншиж болох уу? Эсвэл хөгжим сонсож болох уу? Эсвэл зүгээр юу ч хийхгүй байж болох уу? Ханч ширтэж сууж болох уу? Миний бодлоор бол тийм үйл явдлууд тийм зүйл хийх юм бол миний хувьд илүү би өдрөө сайн тэ илүү өөрийнхөө хүссэн хэмжээнд өнгөрөөсөн юм шиг санагдана. Тэгээ ингээд харахаар ер нь амьдрал цаанаасаа урлагийн бүтээшийг харагдах боломжтой өдөр тутамдаа. Бид нар гэхдээ таар бодож үзчихсэн үү? Кинон дээр харахад яг энэ өдөр тутмын зүйлүүд цаанаасаа нэг тийм айгу урлаглаг харагддээ шүү дээ. Одоо жишээлбэл нэг айл ингээл шинэ газар нүүж ирээл те шинэ сургуульд ороод тэгэл өглөө гойс ирээл хоолоо ээж идэл те өглөөний цай уугаал хичээлдээ яваал янз бүрийн зүйл болоод тэгэд иймэрдүү зүйлүүд кинон дээр айгу те нэг тийм романтасайз хийж болохоор те харагдсан мөртлөө яагаад бидний өдөр тутмын амьдралдаа тэр зүйлүүдийг хийхээр тэгж санагддаг юм бол ер нь би энэ талаар жоохон бодож байсан л та. Яагаад кинон дээр ингийн амьдралд ийм гоё тий сонирхолтой харагдсан мөртлөө гоё өнгө айстай харагдсан мөртлөө яг амьдарч байгаа тий туулж явж байгаа миний хувьд тийм байдгүй юм болоо гэж бодгцсон. Та нар ч бас тэгж бодож ирсэн байж магадгүй. Тэр яг хөө тэгэл кино хийж байгаа тэр камерны өнцөг одоо color grading гэж байгаа шүү дээ тий. Тэр өнгийг нь ямар өнгө төрх оруулж ийн гэдгээс хамаардаг байх. Гэхдээ миний бодлоор ингээд харахаар ер нь ийм кино урлагийн зөвлөд хүртэл чухал байдаг. Бидний өдөр тутмын өнгө аяст яг яаж харагдуулж болох вэ? Тэгээ энэ дээр яг харахгүй attention гэдэг зүйл чухал болчихж байгаа. Бид нар юунд анхаарал хандуулж байна? Юмыг яаж харж байна гэдгээс хамаарч эхэлж байгаа. Би одоо жишээлбэл за Нью-Йоркт нэлээд удаа амьдарлаа. Гэтэ тий кинон дээр ингээл Нью-Йоркт амьдарч байгаа хүмүүсийг харахаар ингээл айгуу гоё амьдраад байгаа ч юм шиг тий. Тэгээ би өөрийгөө төсөөлөд яг хажууд нь харахад бас л нэх жууг нэх сүртэй ялгаагүй. Гэтэ туулж байгаа хүний хувьд тэгж мэдрэгддэг. Тийм болохоор хүн хаяа ер нь амьдралаа баг зэрэг романтасайз хийж үзвэл яасан гэдэг надад бодол төрсөн юм. Романтасайз хийнэ гэдэг нь ер нь чи өөрийгөө те киноны гол дүр юм шиг те. Ер нь нэг кинонд байгаа юм шиг, уран зурагт байгаа юм шиг. Ер нь тэгж урлаг талаас нь харуул яасан юм. Тэгээд ирвэл чиний амьдралын те өөдрөтэй мөчүүд чинь хүртэл тийм өөдрөтэй мөчүүдийг хүртэл айгуу гоё харагдуулсан кинонууд хүртэл байдаг те. Айгуу энгийн мөртлөө, ерийн бус гэж хэлж болохоор. Тэрнтэй адилхан хэцүү мөчөдөр явж байгаа ч гэсэн тэрийг тэр хэцүү мөчүүд нь яг тэр киноны хэсгийг үзэж байгаа хүнд цаанаасаа өөр мэдрэмж өгдөг тийм үү. Яг юм хүнд зүйлийг туулж явж байгаа юм байна. Хүнд зүйлээр явж байгаа ч гэсэн өдөр тутамдаа энэ хүн хичээгээд явж байна. Уйлах үедээ уйлж байна. Инээх үедээ инээж байна. Амьдрал нь тийм маш олон баялаг зүйлээр дүүрэн байдаг. Яг кино үзэхээр. Тэрнтэй адилхан бидний амьдрал яагаад тийм байж болохгүй гэж. Тийм болохоор миний бодлоор урлаг нэг бодлороо энэ талаас чухал нөлөө үзүүлдэг баг. Тэгээ урлаг гэхээс илүү яг хөө бид нар ингээл кино мөн үзэхээр дандаа ингээл хамгийн алдартай кинонуудыг үздэг тийм үү. Тийм гэхээс илүү одоо зарим нэг юм арт фильм гээд ийм түгээмэл хүн үздэг уйдгартай кинонууд яг үнэхээр харж чадах юм бол хүний амьдралд өнгө айс харах үнцгийг нь өөрчлөх боломжтой байдаг. Одоо жишээлбэл Мариас гэдэг хамтлагийн Сиана гэдэг дуу би аягүй дуртай л та. Тэгээ тэрэн дээр одоо жишээлбэл яаж одоо дээд давхраас тэр хүүхэд нь бууж ирж байгаа тий бууж хэрж ах тэр яаж шат одоо ингэж дуурдаг штэ. Одоо модон шалмалч ингээд нэг чар хийж дуурдаг. Тэгж дуурж байгаа талаар хүртэл ингээд баг зэрэг нэг мөрт явж байгаа байхгүй юу?
Тэрийг бас би бодсон. Жирийн хүн болол тэрийг хараад юу вэ те энэ нөгөө нэг дуурдаг шал гэж бодсон шүү дээ. Гэхдээ тэр дуун дээр яагаад тэр шал тэгж дуурж байгаа нь хүн те тэр шалыг дуургаж бууж ирж байгаа нь урлаглаг харагдаж болж байна бэ гэдэг айгу сонирхолтой болчихж байгаа. Тэгээ ингээ ирэхээр ерөөсөө бидэрт ямар ч шалтгаан байхгүй. Бидний өдөр тутмын амьдрал 100% мөч болгоно нь өнгө аястай байж болно. Дээдийн урлаг шиг харагдаж болно. Тэгээ би яагаад тэгж хэлж байгаа вэ гэхээр би өмнө бас нэг дугаар дээр Дипама гэдэг нэг эмэгтэйгийн талаар ярьж байсан. Тэр эмэгтэй бол айгүй хүнд амьдралаар явсан. Тэгээд айгүй тийм чимээтэй газар амьдардаг тий. Гэхдээ тэр хүн бол баг гэгэрлэг олсон хүн гэж хүмүүс ярьдаг. Тэгээ ер нь ингээд харахад буддистуудыг хараад баг тий. Зүгээр энгийн өдөр тутмын амьдралаар зүгээр гэр орноо цэвэрлж байгаа ажил хийж байгаа мөртлөө тэрийгэ ерөөсөө тэгээд би юм доогуур зүйл хийж гэнэ гэж боддгоо. Би эсвэл амьдрахгүй байна гэж боддгоо. Ерөөсөө л тэр ч гэсэн хамгийн энгийн мөчтөө хүртэл амьдралын нэг хэсэг болоо явцсан байдаг. Тэрийг хүлээн зөвшөөрдөг. Тэр зүйлүүдээ хийж явахдаа 100% анзаарч идэг. Ерөөсөө тэр мөчтөө байнга байж идэг. Ерөөсөө тэр зүйлийг хийж байгаа нь өөрийнх нь тий дадлага болчдөг. Тэгээ харахаар бидний амьдралд ч гэсэн тий ямар ч мөч байсан ер нь бид нар тий тэр мөчтөө 100% байгаад тэр мөчөө 100% тий эсэргүүцээд янз бүр болоод энэ миний амьдрал биш миний хүсээгүй зүйл байна гээл дотроо ингээд хэдэн мянган төрлийн эсэргүүцэл үүсгэж байхаар зүгээр хүлээж аваад том зургаар нь хараад тэгж явж болох уу? Бас intention гэдэг талаасаа тий бид нар ер нь зарим нэг хийдэг зүйлээ тий эсвэл яг өөрийгөө яг киноны дүр шиг төсөөлөх юм бол би ер нь өдөр тутмаа яаж өнгөрөөхөр байна гэж бодоод үзээрэй. Одоо шилбэл яа тийм. За, өглөө босоод шууд бясалгадаг ч юм уу те. Тэр бол өстой гоё киноны гол дүр шиг гоё зуршил байж болно. Эсвэл бид нар ингээ жимэндээ явдаг те. Жимэндээ явж бэлтгэл хийхдээ ингээл залах юм болох уу гэж боддог те. Гэхдээ киноны гол дүр байсан бол тэр хэсгийг яг яаж өөрөө харж өөрөө мэдэрч болох уу гэж бодож болно. Оройг өнгөрөхдөгч гэсэн те киноны гол дүр байсан бол яаж өнгөрөөж болохоор юм те. Би түрүүний хэлсэн шиг лаасаагаад ном уншиж болох уу, хөгжим сонсож болох уу? Эсвэл найзуудтайгаа те зүгээр гоё цагийг өнгөрөөнө. Гэхдээ цагийг өнгөрөхдөө огт уцаа оролдохгүй. Зөвхөн тэр мөчтөө 100% байж болох уу? Эсвэл журнал хийж болох уу? Тэмдэглэл хөтлөж болох уу? Ингээд харахаар ер нь Thoreau-ийн хэлсэн те зүгээр чи өдрийнхөө өнгө аясыг яаж бүтээж байгаа чи хамгийн дээдийн урлаг юм аа гэж хэлсэн. Надаа ингэж бууж ирсэн. За тэгээд эцэст нь хэлэхэд ер нь л эн чинь хүний амьдралыг яаж харж байгаагаас шалтгаалдаг гэж бол би бодож байна. Хоёр ижилхэн хүн яг ижилхэн амьдралаар туулж болно. Яг ижилхэн зовлон амсч болно. Яг ижилхэн асуудалтай байж болно. Гэхдээ эхний хүн тэрнээсээ болж зовж болно. Тэрнээсээ болж шаналж болно. Хэрэгтэй хэрэггүй бодлууд, эсэргүүцлүүд үүснэ. Бурханд гомдолж болно те. Миний амьдрал яагаад ийм байгаа юм бэ гэд бүх хүнийг буруутгаж болно. Хорой ертөнцийг те хараад зөвхөж болно. Гэхдээ хоёр дахь хүн те шал өөр өнцгөр харж болно. Энэ бол миний амьдралын те яг ийм үеэрээ явж байна. Гэхдээ энэ бол үүр тийм байхгүй. Ийм байсан ч гэсэн би өөрийнхөө хийж чадах зүйлүүдийг чадхаараа хийн, бясалгана, нойроо сайн авна. Би өөрийнхөө хувьд чадах бүх зүйлээ л хийж байгаа. Энийг хийгээд л явна. Амьдрал аяндаа зүгээр болно гэдэг хөв байх ч юм уу тийм. Яг ижилхэн хэцүү амьдрал гэхдээ харах өнцгөөс амарч байгаа. За тэгээд энэ дугаар таалагдсан гэж найдаж байна. Хэдүүлээ өөрсдөө болж болох ёстой. Тийм болцгоё. Баярлалаа.